Маш олон хүн Есүсийн үгийг сонсохоор цугларчээ. Тэр үед Есүс ийхүү айлдсан байна. Та нар энэ дэлхийн хүмүүсийн айж эмээдэг зүйлсийг дагаж бүү. Жинхэнэ айх ёстой зүйлээс л ай. Тэгтэл нэг хүн Есүс хандан ингэж хэлжээ. Есүсээ, манай эцэг их өв хөрөнгөө бидэнд үлдээсэн юм. Гэвч ах маань надад юу ч өгөхгүй байна. Энэ хүн яагаад гинэт ийм асуулт тавьсан юм бол? Магадгүй тэр Есүсийн айдсын тухай хэлсэн үгийг сонсоод өөрийн хамгийн том айдсын талаар ярьсан байх. Тэр нь илүү их эд хөрөнгө олж чадахгүй байх вэ гэсэн айдас байлаа. Гэхдээ үнэндээ эд хөрөнгийн тухай айдас бол зөвхөн түүнд бус хүн бүрт байдаг зүйл. Хэрвээ миний мөнгө нэмэгдэхгүй харин багасвал яана? Үгээ бүр дуусчихвал яана? Гэх мэтээр санаа зовдөг шүү дээ. Тэгэхэд Есүс ийм айдастай хүмүүст хандан ийхүү хэлжээ. Хүмүүсийн идэх, өмсөх, амьдрах хэрэгцээ чухал гэдгийг би мэднэ. Гэвч юу идэх вэ? Юу өмсөх вэ? Гэж амь суухын тулд бүү санаа зов. Тэгээд Есүс талбайд байгаа цэцэгс тэнгэрт нисэх шувуудыг заан хэлжээ. Агаарт нисэж буй шувуудыг бодоод үз. Тэднийг хинч тэжээдэггүй. Тэдэнд гэр орон агуулах байхгүй. Сараан цэцгийг хар. Хинч түүнийг урлаж нэхэж бүтээсэн биш. Гэхдээ ямар үзэсгэлэнтэй сайхан цэцэг вэ? Энэ бүхнийг Бурхан л өсгөж тэжээж байгаа юм. Дараа нь хүмүүс рүү харж ингэж хэлэв. Бурхан шувууд цэцэгсээс илүү та нарыг үнэлдэг. Тиймээс идэх уух зүйлдээ санаа зовж айж түгших хэрэггүй. Бид идэж уух зүйлээс илүү Бурханд юу таалагдахыг хамгийн түрүүнд бодох ёстой. Хэд хэдэн хүмүүс Есүсийн үгийг сонсоод толгой дохин хүлээн зөвшөөрч байв. Гэвч олон хүн урдын адил идэх уух зүйлдээ санаа зовж байв. Тиймээс Есүс дахин хэлжээ. Бурхны хаанчлалыг юуны өмнө боддог хүмүүс үнэхээр цөөн байх болно. Гэхдээ тэдний тоо цөөн гэд бүү. Учир нь Бурхан та нарын хүсч буй тэр Бурхны хаанчлалыг та нарт өгөхөд баярладаг юм. Эрт үедч одоо ч олон хүмүүс мөнгө, байшин, хувцас, хоол гэх мэт нүдэнд харагддаг зүйлсийг байхгүй бол яах вэ гэж хамгийн ихээр айдаг. Тиймээс тэд илүү олон зүйлийг олж авахын төлөө амьдардаг. Гэхдээ бид нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Бидний хамгийн ихээр айх ёстой зүйл бол нүдэнд харагддаг зүйлс биш, харин Бурхан өөрөө юм. Мөн бидний хамгийн итгэж найдах ёстой нэгэн бол бас л Бурхан юм. Ялангуяа бид Есүсийн дагалдагч зөвхөн Бурханд итгэж, Бурханаас айж, хүндэлж чадвал бидний бүх хэрэгцээг мэддэг Бурхан бидний хүсэж буй зүйлсийг баяртайгаар биелүүлж өгнө.